Иричи гэдэг 60 орчим насны гэр оронгүй гудамжны эр хоолунд халуун дулаан байр хайж явж байгаад ядархан эрхэнд нэгэн өндөр ойпсын үүтэнд ирж суусан. За гадаа хүүтэн бороотой байсан учраас удаан суувал осгох шинжтэй байсан учраас дотогшоо орж хэсэг хугацаанд ч гэсэн хүлээлгийн сандалтаар дулаацгаар том хаалганд үлхээд орсон. За түүнийг яваад ороход өөдөөс нь аюулгүй албаны хамгаалтны ажилтнууд хурж ирээд ямар учиртай яах ч байгаа их ч байгааг асуудаг. За үнэн учраа хэлээд дарч байна өлсөж байна та бүхэн аминд орооч те ингээд гадаа айхтар бороо цас ороод үнэхээр хэцүү та бүхэнд хоолунд байна уу энэ төр гэдэг үгийг асуусан. За тэнгууд тухайн газрын хүмүүс энэ байгууллага бол орон гэргүй иргэдийг хооллож ундлаа те арчил цэвэрлээд гардаг газар биш ээ. Энэ бол албан ёсны том компани тэрний офис байгаа маа чи эндээс гараа гэдэг үгийг хэлдэг. За тэгэнгүүт Ричи гэдэг залуу зөрүүлээд танаа захиралчин байгаа юу захиралтай ч уулзаа жаргал зовлонгой хэлүүлж хүн тусалж бас магадгүй гэдэг үг хэлсэн. За тэнгууд нь хамгаалагч нь манай захирал байгаа ихтэй чамтай уулзахгүй хаа чи энэ талаар бол бодох хэрэггүй гэдэг үг хэлдэг байгаа. Тэнгууд нь гуугаад та өөрийнхөө захирал руу уцтаад нэг хилээд өгчгөлтөө ядарсан хүн ирээд бас аяг халуун хоол унтчих газар хайгаа явж туслах бас боломж байгаа билүү та асуугаад өгөлдөө гэдэг үг хэлсэн. За тэнгууд нөгөө хамгаалагч сугнаас нь татаад хөөгөө гаргачих ихээсээ илүү бас цаашаагаа яваад асуудлыг нэг айхтар зэрэг цагдаа дуудахгүйгээр шийдэхээр шийдсэн. За тэрний үгсийг өгөхөр дээшээгээ дарга руугаа уцаж байгаа болоод үгүй гэж байна гэжсэн хариу авсан болж жүжиг тавих гэж очдөг. За техникэн дээр очиод утсаа аваад дээшээ дуудуулахад бол ерөнхийдөө даргын нарийн бичиг утас аваагүй. Яг энэ үедээ зэрэгцээ даргын нарийн бичиг буюу нэгэн бүсгүй офисын хаалгаар орж ирсэн. За ажлын цаг дуусаад ажилчид тал дээшээ тарж исэн учраас бас хүмүүс үүдэнд хүлээлгийн сандалтаар сууж байгаа орон гэргүй хувц сунар муутай царайж салдсан хүнийг нүднийхээ булангаар сэжиглэнгүү хараад бол гарцгааж исэн. За дөнгөж орж ирж исэн даргын туслах бүсгүй тухайн сууж байгаа хүнийг нүдэрээ харчаад хамгаалтынхан дээр очиод юу хүн яагаад сууж идэг вэ гэж асуудаг. За тэнгууд хамгаалагч энэ нэг хоол ундгөө ундах газаргүй орон гэргүй багийн даргыг дуудаж даргатай уулзсан даргаас тусламж авна тэгээд гарах гад байж гинэ гэдэг үг хэлсэн. За тэнгууд даргын туслах за хүлээж байгаараа би нэг очоо хараадахыг тухайн хүн дээр хурж ирээ сайн байна уу та ямар хэрэг зөрөгтэй явж байгаа яадаг гэдэг хүн бэ гэж асуусан. За тэнгууд нөгөө Ричи гэдэг эр хүн бол яг ингээд би хаа өвдөө гадаа ингээд суухад дараад хоолунд хайгаад өнөөдөр хоноглох газар хайгаад аргагүй ихэн танаа албан байгууллага үүдэнд ингээд улаацаа сууж ийнэ гэсэн. За тэгэнгүүт нь даргын туслах бүсгүй маань цаашаа галтгоор уцтсан боловч галтгоонд хоолунд ямар нэг юм үлдээгүй гэхдээ жижиг сажиг идчих снэк маягийн зүйлүүд бол байгаа гэдгийг галтгооноос сонссон. За ингээд тухайн даргын туслах бүсгүй Ричи гэдэг ядарсан эрийг дагуулад лифтний ажлын арын хаалгаар галтгооны ажилчдын хоолны хэсэг рүү явах гээд ингээд юм яриад явдаг. За тэнгууд хамгаалагч хажуугаас нь дарга оройсоо энэ хүнийг орж ирмэр гэж хэлээг байгаа штэ гэдэг үг хэлдэг. Тэнгууд би мэдэж байна би даргатай уулзуулахгүйгээр зөв галт тоогоо хаваад нэг асуудыг шийдчихье гэдэг үг хэлсэн. За нэг мэдээж даргын туслах учраас хамгаалагч тэнтэй цэмцэгнээд зуралдаад байх шаардлага байхгүй. Ингээд тэр хоёрыг явсан чи яг тэр хоёрыг явж явах үед лифт зогсон. Лифтнээс тухайн том офис компанид хамгийн том захирал Том бууж ирдэг. За Том гэдэг бас нэг 60 орчим насны эр бууж ирээд хүмүүст ингээд хаалгарах гэж явж байгаад өөрийнхөө туслахын гудамжны хүнтэй таарлахыг хараад гайхсан тэгээд дуудсан. За ингээд даргын туслах гүгөөд очиход чи юу хаантан дагуулад яваад яах гээд байгаа юм бэ гэдэг хэлсэн. За тэнгууд энэ хүн ингээд манай компаниас ингээд хоолунд байна уу гэж орж ирсэн юм байна. Би галтгооноос нэг үлдсэн жижиг сажиг юм өгөөд явуулчих гэж бодоод явж байна гэсэн. За тэнгууд нь дарга чи тэнийг юм уу чи ерөөсөө энэ газрыг буйны байгуулах гэж ойлгоод байгаа юм уу? Энэ үйлчлүүлэгч нар албаны хүмүүс манай компани офис дээр ийм хүн байж байгааг харах юм бол манай үйл ажиллагаанд бас муу байгаа. Хүнээ урдан зайлуул эсвэл чи өөр хамт зайлаарэ гэдэг үг хэлдэг. За тэгэнгүүт бүсгүй маш хурдан Ричи дээр уучлаарай боломжгүй болчлоо. Би танд хоол ундгөө гордойгоо ичүү яач гэсэн. За тэгэнгүүт Ричи гэдэг эр хүн бол за яах вэ танаа дарга маргачин ууралж байвал чамд хэцүү хэрэггүй би өөрөө ингээд аргалж гэдгсэн. За ингээд төв алгаар
орж ирсэн шигээ буцаад гарсан. За гаргаж өгж явахдаа бол одоо тухайн бүсгүй уучлалгүйгээд хэрвээ та боломжтой бол энэ байшин тойроод ард ажилчдын хаалга байдаг. Манай арын хаалга бажхан одоо бараг хүнсээ зөөдөг хаалга. Та тэр хаалган дээр байж байгаараа би тэгээд галтайгоо орчоо цагаараа нэвт гараад танд бас нэг жоохон юм идүүлье гэдэг үг хэлсэн. За ингээд Иричи гэдэг эр хүн өөр одоо боломж болцоо байхгүй учраас үгээр нь заа гэд байшин тойроод ард нь очиж суусан. За ингээд нэг 10-20 минутын дараа тухайн бүсгүй бас хувцас өмсчихсэн гарч ирээд за уучлаарай галтгоонд бас юм бол байхгүй байгаа манай дандаа хөлдөө юм байгаа мэ. Тэгэхээр танд одоо халуун дулаан хоолунд идэвхийхин тулд би таныг хоолно гэдэг амлалтандаа хүрэхийн тулд одоо энэ ойрхон байгаа нэгэн цайны газар ороод хоёулаа хоол идчихье гэдэг хэлдэг. За Иричи тэнгүүд та надад ингэ сэтгэл гаргаад хэрэггүй та өөрийнхөө ажил амьдралыг бодоод одоо ингэ явсан дээр хаа би өөрөө энэ хаваар арга ол гэсэн чи үгүй би танд одоо хоол өгчихэд ингэ хайчмааргүй гэдэг ингээд дагуулад явсан. За ингээд булан тойроод нэгэн цайны газар байсан. За энэ цайны газар бол нэг лаг газар биш гэхдээ хоолн намттай, харилцаа үйлчилгээний сайтай бас үнэн хямд ийм гоё газар байт юм а. Би танд энийг оруулъя гэх. Тэгээ ингээд тэр хоёр орж ирээд хоолунд авах гээд ингээд ширээн дээр суухад зөөгч болон үйлчлэгч бас бус тэнд үйлчлүүлж байгаа хүмүүс тэр хоёрыг хараад нэлээд сэжиглэнгүү гудамжны гуйлгчд ороод ирлээ гэсэн маягаар харсан. За тэгээд тухайн бүсгүй бол одоо даргын нэрийн бичих хүүхэн уучраас бас нэлээд цэмцгэр хувцастай. Тэгээд тэр хүмүүс бас гайхаж исэн юу ядарсан хүнтэй бөбөчн маягийн хүнтэй юу одоо энэ офисын бүсгүй сууж идэг үлээ гэх маягаар харж исэн байдаг. За ингээд бүсгүйч бол яг хоолнд айлж байгаа зөөгчийг ирэхэд одоо Иричид хандаж хэлсэн өнөөдөр идмээр байгаа хамгийн дуртай хоолнуудаа санаа зовох хамгүй шууд эдгээр хангалттай мөнгө байгаа учраас би таныг стайлна. Би өөрөө бас жижиг сажиг юм идья гэдэг үгсэн. За ингээд тэр хоёр захиалгаа игээд хангалттай сайхан идэж уугаад нэг аяг цай уугаад хоорондоо ярилцсан. За тэгээд ерөнхийдөө танай энэ дарагч нь жоохон айхтар ширүүн хүн байд юм байх шүү гэдэг хэлсэн. За тэнгүүд ерөнхийдөө манай дарга ууг хүн нь бол гайгүй гэхдээ ажил хандлага хүмүүстэй харьцах хандлага дээр бас жоохон иймэрхүү ширүүн байд юм а. Ер нь бол намайг дандаа янз янзын нэрээр дуудчихдаг. Өдөр болгон өөр нэрээр дууддаг. Ууг нь миний жинхэнэ нэрийг Нэнси гэдэг. Тэгээ бичиг баримт болон CV-н дээрээ бүгд л Нэнси гэж байгаа. Тэгээ дарга дуудахдаа дандаа Лайла, Нина ч гэдэг юм ингээд янз бүр болгон өөр нэрээр дуудаж ингэж хүн шоглдог юм маягийн маркийн хүн байт юм а гэдэг хэлсэн байдаг. За ингээд яг уу Том гэдэг одоо захирлын талаар зөндөө олон баянгуудыг үргэлжлүүлээд ярьсан. Тэр тусмаа одоо Нэнси гэдэг энэ туслах бүсгүйг анх ажилд авахдаа асар том одоо асар их хэмжээний бол цалин амлаж ирсэн. Яг ажилд орсны дараа бас цалингийн бууруулж яагаад ингэж байгаа ингэ асуусан чинь дөнгөж одоо их сургуулиас ховхорч гарч ирсэн шинэ оюутан ийм хэмжээний цалин аавна гэдэг бас буруу юм байна. Тэгээ бодож үзээд цалингийн чинь багасгсан шүү гэдэг үг хэлж одоо муухай зан гаргаж ирсэн тэрийг хэлдэг. За дээрээс нь тэгээд даргынхаа холбоотой янз янзын компанид яригддаг зүйлсийг бас одоо тухайн Иричи гэдэг залууд хэлсэн. За Иричи яг хоолундаа даваа хамаг биеийн сайхан халаад чилэн гараад баярлаад тухайн бүсгүйтэй сайхан юм яриад өөрийнхөө жаргал зовлон амьдралаа ярьсан. За ингээд тэр хоёр одоо салах болоход Нэнси бүсгүй галтгоогоо руу очоод тэнд байгаа бэлэн хоолнуудаас 2 пакетийг бас дүүргэж авч явахаар төлбөр тооцоог нь хийгээд тэгээ ерөнхийдөө одоо Иричи гэдэг залуунаас уусан та яагаад ингээд дарагдаа загнуулан баримж хамгаалалтын албаныхандаа шөргөөцөлтөн байж өөрийнхөө нэр хүндийг шаварт хутхан байж надтай ингээд цайны газар орж иж хоол идэж байгаа юм. Энэ над ямар учиртай юм бэ гэдэг асуухад бол Нэнси бүсгүй хэлсэн. За би бол ерөнхийдөө жаргал зовлон үдсэн хүнтэй наануу цаануу одоо харьцаа сурчсан учраас хүнийг ерөнхийдөө ярьж одоо ярьж байгаа ярьдны агуулга байгаа байдал бүх зүйлээр нь бол үгэндээ шууд гадна өнгөөр нь одоо хувцс өмссөн одоо унсан машинаар нь шууд дүгнэж дугаарлаж харьцдаггүй тийм төрлийн хүн байгаамаа. Тэгээ би тантай харахгүй туслая гэж бодоо шийдсэн учраас таны дагуулад ирж байгаамаа. Тэгээд ерөнхийдөө боломж олцоогоор хүн болгон туслахыг хичээдэг үгийн миний өөрийн одоо арын шин бол ийм байгаамаа гэдэг хэлдэг. За тэнгууд үнэхээр сайхан бас
мундаг бүсгүйтэй танилцсан учраас ирээч баярлаа. Тэгээ баярлаа гэж зөвлөд өгөх юм байхгүй. Үнэхээр юм хэцүү байсан. Гэхдээ Нэнси бүсгүй ойлгоо тэр хоёр ингээд цааны газраас салаад хоёр тийшээ явсан байдаг юм аа. За ингээд нөгөө нэг ядарсан хүн ч яхав тэгээд одоо буйны газар унтдаг газар болж унтна гэж явсан. За Нэнси бүсгүй гэрлүүгаач явсан. Тэгээ бас нэг хүн тусалцсан учраас бас тэр оройд бас сэтгэл хангалуун өөдрөг ажиргалтай байж байгаа нэг шүнийг авсан. За ингээд 2 сарын дараа ажил дээр ээлжид ажиллаа хийх гээд ирэхэд одоо өглөө ажил дээр нь болон офис дээр нь бөөн бүжиг нам болж исэн хүн болгон шивнэлдээ янз юм яриад за ингээд Нэнси бүсгээ шууд дээш хамгаалтын нэг өнгөрөөд өөрийнхөө одоо даргын байдаг өрөөнийхэн үүдэн дээр нарийн бичиг дээр очиод одоо ингээд ажил төрлийн эмхлэл зэгцэлжсэн за офисын ажилчид бол унаалж ашаа гүүгээд бичгнэлдээд тэгээ захын нэг таньдаг те одоо офисын ажилтан бүсгүйгээс юу болоод өнөөдөр чинь уужнаад байгаа л гэхэд одоо манай компани толгой компани буюу тийм группийн одоо эзэн одоо нэгэн том захирал хүн байнаас орцсон байна. Тэгээ одоо ерөнхийдөө энэ компани үйл ажиллагаа болон гүйцэтгэх захирлуудыг цуглуулж одоо төв дээр уулзалт хийгээд ерөнхийдөө энэ группийг цаашдаа хэн удирдах явж явах вэ гэдэг тийм яриа хөрөө явагдах юм байна. Тэгэхээр манай одоо энэ компани гүйцэтгэх захирал Том маань ерөнхийдөө дэвшээ дээшээ явах юм байна гэдэг тийм одоо үг хэлсэн. За ингээд одоо ерөнхийдөө те өөрийнх нь дээр байдаг өөрийг нь хариуцж ажилтдаг том захирал нь цаашдаа дэвшээд явах юм боломж олцоог харсан учраас Нэнси бас их баярлж исэн. За ерөнхийдөө ингээд компани даяар бөөн бүжиг нам үүмэн одоо те хүн болгон дуудуугаа хураагаад ерөнхийдөө одоо цаашдаа яах бол компани одоо те бодлого өөрчлөх болов одоо цалин мөнгө багасгах болов цомогтгол явагдах болов энэ гэсэн олон одоо хүлээлт айдас хүйдэс бол бий болсон. За тухайн компани бол яг ихэндээ энгийн одоо те явдаг байж байгаа сүүлийн одоо 3 жил за бараг 5 жил ч гэж хэлж болно. 5 жилийн дотор одоо ажилчдын цалин 5 дахин нэмж одоо те ерөнхийдөө хүн төвтэй ажилчин төвтэй ийм айхтар мундаг компани болж одоо төлөвлөсөн. Тийм учраас одоо энэ компанид ажилд орно, энэ компани ажлын байраа хамгаална гэдэг нь хэрэг бас нэр хүндийн хүн болгоны хүчээр зүтгэл ордог ийм зүйл байсан. За ингээд одоо Нэнси бүсгүйч гайхсан. За тэгээ дарагтайгаа ороод уулзаад бичиг заасан дээрээс зуруулаад дарга нь ч гэсэн бас айгүй догдлолтой тун удахгүй те энэ компани дээр нь бас одоо төв удирдлага офисоос бас одоо хүмүүс ирнэ гэдэг мэдээ хэлээд компани нийлд ажилчдыг анхааруулж одоо те би хаага зэгцтэй эмэгтэй те зэгцтэй одоо эмэг зэгцтэй айтайхан байгаарай гэдэг тийм сануулгыг хаалга үүдэнд байгаа хамгаалагчнаас хуулаад бүх хүн одоо офистай ярил тараасан байдаг. За ингээд удалгүй төвөөс одоо те захирлуудын зөвлөлийн хурлаас шийдвэр гаргахаас гадна одоо нас барсан одоо ерөнхий захирлын одоо гэрээслэл бүхий бичиг баримтуудыг авсан одоо хуулийн хэлтсийн дарга болон одоо туслах өмгөөлөгч одоо тэ хуульчнараас бүрдсэн хүмүүс тухайн офис дээр бол хүрэлцэн ирсэн. За ингээд одоо Том гэдэг захирал тухайн хүмүүсийг офисынхан үүдэн цаахан хүлээж аваад дэш өөрөөр гоолсон. За Нэнси бол одоо даргынхаа хамаг бүх юм хийж хажууд нь бичиг цаасыг барьжгүйгээд ерөнхийдөө нэлээд хүндлэлтэй үйл ажиллагаа явуулдаг. За компани дээр бол нэлээд мөн шууган бижигнээ болж исэн гэдэг түрүүн хэлсэн. За ингээ хүн болгон ажилдаа төвлөрч чадахгүй одоо ямар шийдвэр яах их бол одоо те Том захирал одоо явчих байх энэ төр гэсэн тийм бүгд одоо бодолтой байсан. За Том гэдэг хүн бол одоо энтхийн гүйцэтгэх захирал бөгөөд одоо олон жил одоо энэ компани хөл дээр нь бас хууль ажиллагаанд орсон учраас дараагийн шатнд буюу те ерөнхий захирлын орыг аваад тийшээ дэвших өндөр магадлалтай хүний тоонд бол орж исэн. За тэгээд мэдээж захирлан дагаа явчвал одоо энэ байгаа том компаниг удирдах бас хүн хэрэгтэй болно. За ингээд хуулийн багийнхан одоо Том болон бусад одоо гүйцэтгэх болон тэ янз янзын маркетингийн том албаны даргуудтай байраад уулзалт хийгээд гарч ирсэн. За ингээд гарч ирэхэд одоо үүдэнд нь одоо бусад бүх туслагууд нь одоо хүлээгээд догдлоо зогсож исэн. За ингээд хуулийн албаны том дарга өмгөөлөгч энэ төр гарч ирээд одоо шууд явахаас өмнө одоо офисын дотоод байдалтай танилцаж явж байхдаа Нэнсиг бол дууддаг. Тэгээ Нэнси хажууд нь очиод ерөнхийдөө ажил болон амьдрал бүх юмаа танилцуулаад хэлэхэд бол Нэнси би одоо тэ
чамтай бас уулзах бас нэг нарийн ширээ яриа байгаа. Хоёулах нь одоо хурлын заалтанд ороод уулзах уу гэдгийг хэлдэг. За Нэнси одоо хуулийн албаныхан өөртөө ингэж уулзж байгаад бол асар ихээр шоконд орж бас гайхаж айсан. За хамт явж исэн бусад хүмүүс одоо бүгд бас ерөнхийдөө гайхсан. Нэнси ч юм бол одоо ажилд ороод удаагүй байгаа. Дээрээс нь хүн амьтан танихгүй юм хүнтэй хуулийн хэлцээхэн ягаад энэ үнийг онцлог гэдэгтэй бас бөөн таавар сэжигт явсан. За ингээд түүнийг уулзалтын өрөөнд оруулаад суулгасан. За өөдөөс нь хараад хуулийн албаны дарга болон туслах хуульч өмгөөлөгч нар одоо суугаад одоо ерөнхийдөө тийм албан ёсны маягийн уулзалтыг хийж эхэлж байна. За ингээд том захирал бол гадаа нь бас гайхсхийгээд өөрийнхөнтэй туслахыг яагаад ингэ бариад давуу гэдэг төр бас гайхсан маягтай үүдэн байж исэн. За ингээд ярилцлага одоо явагдаж байх үед одоо өмгөөлөгч гэрээслэл гэдэг нэртэй зүйлийг гаргаж ирсэн. За тэр гэрээслэл гэдэг хавцтай бичиг баримтын дотор ерөнхий захирлаас сурахаас өмнө гэрээслэлдээ таны нэрийг дурдсан байгаа учраас өнөөдөр бид энэ уулзалтыг хийж байна гэдгийг хэлдэг. За тэнгүүд ерөнхий захиралтай хизээч уулзаж байгаагүй Нэнси асар ихээр гайхаж надад үүрэг даалгавар өгж байгаа юм байна гэсэн ойлголтоор явсан. За тэнгүүд одоо тухайн хуулийн зөвлөхийн дарга бол хэлэхдээ за өнөөдрөөс эхлээд одоо энэ группийн олон компанийг нэг дорн бүгдийг удирдах ерөнхий захирлаар таныг одоо томилж байгаа одоо ийм гэрээслэл бидэнд байна гэдэг үг хэлсэн. За Нэнси нэг сонсоод зүүд биш байгаа дагаад гараа чимхэд үдсэн. Яхахгүй өвдөлт мэдрэлтэд яг болж байгаа бодит үйл явдлсан. Тийм учраас та энэ одоо тэг бүх бичиг баримтуудтай танилцаад тэгээ гарын зурсан цагаас эхлээд та одоо манай том корпорац группийн ерөнхий захирал болно. Тэгээ бусад гүйцэтгэх захирлуудыг болон төлөөлөл удирдах зөвлөл бусад охин компаниудыг ерөнхийд бүгдийг удирдах чиглүүлэх одоо ийм эрх үүргийг та хүлээж байна. Та энэ үүргийг хүлээн зөвшөөрж гин үлээж байвал одоохон одоо тэ гарын зур гэдэг одоо хэлсэн. За Нэнси одоо зурч чадахгүй салгалаад гайхаад байж байгаа хүн өмгөөлөгч хажуугаас нь танд бас нэгэн захиа ирсэн гэж хэлдэг. За ингээд захиаг түүнд гардуулж албан ёсоор өгөхөд Нэнси аваад унсан. За тэгэхэд одоо хүндэт Нэнси чи намайг танихгүй байгаа хаа. Гэхдээ би чамайг танино. Чиний сайхан сэтгэлийг, чиний хайрыг хүртчихсэн учраас би чамайг маш эртнээс мэддэг юм шиг санагдсан учраас ер нь цаашдаа чиний уур чадвар, сайхан сэтгэл энэ бүх зүйлүүд хамтрах юм бол миний энэ одоо тэ бүр нойлоос эхэлсэн компаниудыг удирдах явах үнэн боломжтой гэдэг үүднээс чамайг одоо энэ албан тушаалд тохон томилуулж байна. За чиний одоо тэ захирал Том гэдэг хүн бол миний одоо оюутан цагийн найз. Тэгээд үнэхээр юм бас дайггүй залуу байсан учраас би нэгэн хариуцлагатай салбараа олон жилийн өмнө толгоолууж одоо гүйцэтгэх захирлаар тавьсан. За гэвчиг одоо тэ надтай харьцдаг харьцаанд нэг өөр, бусад хүмүүстэй харьцдаг нэг өөр байгаа нь одоо надад мэдрэгдсэн учраас Томд энэ компаниг үлдээхгүйгээр чамд үлдээхээр шийдэж байна гэдэг бичсэн байсан. За тэнгууд үнэхээр гайхаад миний сайхан сэтгэл миний бүх юм яаж мэддэг хүн билээ гэхэд доор нь тэр өдөр чи намайг ингээд гуйлагчны дүртэй компани үүдэн сууж яхаа сэжиглгүүгээр дагуулж авч хоолнд оруулж исэн, хамтдаа бас гоё зүйлүүдийг ярилцж исэн. Энэ бүх зүйл чинь миний хайгаад байсан тэр хүнийг надад одоо олж өгөхөд их тусалсан шүү. Би олон бусад компаниудаараа, салбар компаниудаараа ороод явахад үүдэн дээрээс нь дандаа хөөгдөө, заримд нь зохид зодвол цагдаа зэрэггүйж буцаад явж исэн. Тэгээ хамгийн сүүлд би Том дээр буюу өөрийнхөө оюутан цагийн найз дээр арай өөр юм бодоод ирсэн. За дүр хувц сунаар бүх юмаа хувиргаад яг л гудамжны хүний дүрд ороод ирэхэд миний найз Том намайг таниагүй, тэр цэм намайг бараг хөөж гаргах одоо ийм тушаалыг өгж исэн. Тэгэхээр энэ хүмүүсийн дотор байдаг тэр нэмжин сэтгэл, сайхан сэтгэл одоо хүн чанар, ёс зүй энэ гэдэг зүйлийг би хайж аваад чамаас л олсон. Тийм учраас чи энэ компаниг бүрэн толгойлох хэрэгтэй гэдэг үг бичсэн байна. За ингээд Нэнси бүх юмны утга учир захиан дээрээс тайлагдсан учраас нулимс нь орсож одоо үнэхээр шокийн байдалд орсон. За тэгээд захианы хамгийн дор жич гэдэг хэсэг дээр Томыг нэн даруй ажлаас нь халаад түүнийг тими гэж дуудаад хөөж явуулаарай гэдэг захиасыг бас нэлээд нарийн одоо биччихсэн байдаг байгаа. За ингээд яг энэ өдрөөс хойш одоо гарын зурсан энэ мөчөөс эхлэж Нэнси гэдэг бүсгүй
одоо бүх захирлуудын захирал буюу ерөнхий захирал болж олон том одоо тий компаниудыг нэгэн зэрэг удирдах ийм үйл ажиллагаанд орсон. За энэ бол үнэхээр ийм бас сайхан сэтгэлтэй байсныхан хүчинд ийм одоо амжилтанд хүрсэн. За тэгээд ерөнхий одоо тэр анх гудамжинд бас гуйлга гуйгаад ядарч явсан хоолнд орж исэн тэр хүн болвол ерөнхий одоо түүхийн товчхон ярих юм бол одоо нөхөр эхнэргүй бас хүүхэдгүй ганц биеийн амьдралаар бизнес хөөж яваад маш амжилттай энэ том корпорац компани группийг бий болгосон. За ингээд сүүлийн 6 сард өөрийгөө идэж хүүхэнд өвчтэй гэдгийг мэдээд 6 сарын нас байгаа гэдгийг мэдсэн учраас цаашдаа энэ үйл бүтээсэн эд хөрөнгө өв хөрөнгөө хинд яаж үлдээх вэ гэдэг дээр асар ихээр санаа зовж хүний нэмжин сэтгэл сайхан сэтгэл одоо тий байж болох бүх юмыг мэдхийн тулд гуйлагчингийн дөрвээр одоо бүх хуваарьт одоо компаниудаар орж гарч одоо хөөгдөж явсан. За хинж тосч аваагүй сүүлд нь одоо тий Томийн компани дээр ирсэн боловч Том хүртлөөрөө нохош хөөгд явуулахад одоо эдний туслах бүсгүй одоо үнэхээр сайхан сэтгэл гаргасан учраас яг хайж байгаа хүн энийг байна гэдэг одоо бүхэн хөрөнгөө энэ бүсгүйд үлдээсэн. Ерөнхийдөө манай монголчуудад яг энэ түүх нэлээд хол сонсогдож байж магадгүй баруун болон өрний одоо соёлд одоо иймэрхүү маягийн тандалтууд жишээлбэл одоо захирлууд өөрөө одоо тий ингээд хуургаад янз янзын одоо компанийн үйл ажиллагаа салбаруудад одоо орж ирж ажиллах эсвэл гуйлагчингийн дүрээр ирэх эсвэл цэвэрлэгч үйлчлэгч угаагч жолоочийн дүрээр бас тий өөрийнхөө компани дотор тал доороос нь бас дээшээ орж ирж ерөнхий нөхцөл байдалтай танилцдаг ийм арга ажиллагаанууд бол их байдаг. Иймэрхүү нэвтрүүлэг шоунууд бас хүртэх байдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө захирлууд гэдэг маань одоо тий энгийн ажилчдаас хол дээгүүр цэмцэгнээд яваад байхгүй яг тэр мөнгө олж байгаа тий яг халуун одоо фронтод байгаа тэр ажилчдын дундаас одоо олон зүйлийг олж мэддэг. Тэндээс бас найдвартай ажиллах хүсэл мөрөөдөлтэй одоо тий дунд болон ахлах одоо удирдлагын ажилчдыг бол сонгон томилж ямар нэгэн диплом тий элдв цаас бичиг нэхгүйгээр шууд өөрийнхөө үзмжээр хүмүүсийг дээш нь шууд татдаг иймэрхүү арга ажиллагаа тактикуд бол байдаг. Тэгээд яг энэ тактикийн дагуу одоо тухайн Иричи буюу Ричард гэдэг одоо ерөнхий захирал маань энэ аргыг хэрэгэлсэн. За тэгээ уудалгуунаас орсон гэрээсэл дээр бүх зүйлийг нэрийн бичсэн учраас Нэнси гэдэг одоо туслах нэрийн бичиг бүсгүй бол шууд өсөрч одоо тийм хамгийн том захирлуудын захирал болсон юм түүх болсон. За тэгээ ерөнхийдөө энэ түүх биднэрт юу харуулж байна вэ гэхээр ерөнхийдөө одоо юу гэдэг юм бэ? Үнэн бай те нэг зангаараа бай хүн болгонтой тэ ижил хэмжээнд харьц гэдэг тийм одоо гоё зүйлийг бид нар энэ мессежээр бол хүлээн авч байна. Тэгээд энийг хідүүлээд бас яаж биелүүлж хичээж одоо хүн болгонтой нэг цангаараа харьцах вэ гэдэг маань бас одоо бидний потенциалын асуудал болж үлдэж байна да. За ингээ өнөөдрийн оруулсан гоё түүх маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгээ орж гараад ойрхон байж байгаарай.